байгаль ертөнцөөс бол хүн төрөлхөйтэнд бол 120-с 150 насыг хайрлсан гэдэг. Энэ бол байгалаас хайрлсан юм. Энэ их урт нас нь бол яаж ирсэн бэ? Энийг яаж баталгаажуулсан бэ гэвэл одоо хүн төрөлхөйтөн бол 90 удаа хөхтөн амьтан болвол одоо өсөлтийнхаа наснаас 5-аас 7 дахин урт насалдаг гэж байгаа байхгүй юу. За тэгвэл амьтнаар бодоод үзэх юм бол ах дараа гарсан юм уу гэдэм үү бие насанд тогтсноор бол адуугаар аваад хэлэх 5-6 наснда энэ том одоо бие насанд тогтлоо гэж үзэж байгаа байхгүй юу. Тэгвэл түүнийхэн 5-аас 7 дахин бол 20 хэдэн жил юм 30 жил амьдрын шүү дээ. Тэр байгалийн нөхцөлд тохиромжтой газар болвол тийм ээ. Одоо хэрвээ хүнээр аваад хэлэх юм бол бие нас тогтно гэдэг чинь 25 наст ах дараа гараад ингээд бие сэтгэл санаа бүрэн тогтож байгаа юм л да. Энэ үед одоо сая таны нас одоо бүрэн төгс болж ирлээ гэсэн үг. Түүнийхэн 5-аас 7 дахин болох юм бол хэллэгээнгүй 100 гаруй жилийн настай 150 ч хүрж болж байгаа байхгүй юу. Ийм болохдоор одоо энийг бол шинжлэх ухаанаар ер нь баталсан байд юм ба. Ямар нэгвэл хүний эс гэдэг бол нэг эс бол 50 удаа дахин одоо энэ бий болгож болдог. Одоо өөрийгөө олшруулж болдог байхгүй юу. Дахин уламжилж болдог. Гэвч 50-аас дээш удаа бол одоо хөшгөрөөд одоо туйлдаан тулчиж байгаа юм. Тийм болохдоор нэг хүнээ эс нь бол 50 удаа, нэг удааных нь бол 2.5 жил урт байж болно. Энэгээрээ аваад хэлсэн ч гэсэн хүн ямар ч байсан 100 наснаас дээш наслах бүрэн боломжууд байгаа байхгүй юу. Тийм болохдоор энийг л анхаар тавьж чадвал эдийн насыг олж чадна гэсэн үг. Наацхтаа л 100 хүрж болох боломжууд байгаа байхгүй юу.